түлхүүр үг өгүүлбэрийн хэрэглээ. Ихэнх хүмүүс хайлтын системийг ашиглахдаа өөр шаардлагатай мэдээллийг ямар ч тохиолдолд хүснийхэн дагуу гаргаж ирнэ гэж боддог. Гэтэл үүний хэрэгтэй хайлтын системүүд нь зөвхөн тухайн системд бүртгэгдсэн сайтуудын жагсаалтаас хайж үр дүнг харуулдаг. Иймээс ялгаатай хайлтын системийг ашиглах үед үр дүн мөн ялгаатай байж болно. Түүнчлэн хайлтын системүүдийн хайлтын үр дүнг жагсаах шалгуур нь өөр байдгаас шалтгаалan таны компьютерийн дэлгэцэнд харуулах үр дүнгийн жагсаалт ижил биш байх магадлалтай. Интернет нь асар их мэдээллийг агуулдаг тул тухайн сэдвээр хайлт хийхдээ хэтэрхий нийтлэг дэлгэрэнгүй үг хэрэглэхээс зайлсхийж хайж буй мэдээллээ олж гаргаж ирэхийн тулд хайлтын түлхүүрийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Жишээ нь та дараах хайлтын аргуудыг туршиж үзээрэй. Үүнд тодорхой утгаар хайх. Хэрэв та хайлт хийхдээ хүүхдийн дуу гэсэн хоёр үг хэрэглэвэл хайлтын систем ихэвчлэн хүүхдийн дуу гэсэн утгуудтай холбоотой бүхий л хуудсуудыг хайж олно. Харин үүний оронд хүүхдийн нэмэхэд дуу гэж бичиж тавил хүүхдийн дуу гэсэн үгнүүдийг агуулсан сайтуудыг гаргаж ирнэ. Хоёрдугаар оновчтой утгаар хайх. Яг тухайн утгаар хайх үедээ хоёр зураастай хашилтыг ашиглана. Жишээ нь хүүхдийн дуу гэдгийг хоёр талд нь зураастай хашилттай бичээд хайвал яг хүүхдийн дуу гэсэн холбоо үгийг агуулсан сайтуудыг гаргаж ирнэ. Үгний тодорхойлтыг хайх. Ямар нэгэн үгний тодорхойлтыг мэдхийг хүсвэл define тодорхойлогчийг гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад тол бичгийн тайлбар гарч ирнэ. Тодорхой үгийг хасч хайлт хийх. Жишээ нь кексний жор хасах нь өндөг гэж хайвал өндөг гэсэн үг ороогүй кексний жорууд гарч ирнэ. Ойролцоо утгаар хайх. Хэрэв хайлт хийх гэж байгаа зүйлээ олон үгээр илэрхийлж болдог бол ялгаатай тэмдгийг ашиглана. Жишээ нь ялгаатай тэмдэг тавиад амар амгалан гэж хайхад амар амгалан, дотоод амгалан гэх утгуудыг харуулсан сайтууд гарч ирнэ. Тодорхой үнийн хэлбэлзэлд хайх. Ямар нэгэн зүйлийг худалдаж авахд чанараас гадна үн их чухал үзүүлэлт болдог. Тэгвэл хайлтын системээс сонирхсон зүйлээ тодорхой үнийн хязгаарт хайх боломжтой. Жишээ нь гутал 100,000 төгрөгөөс 250,000 төгрөг гэж хайж болно. Тухайн сайтнаас мэдээлэл хайх. Та нэг веб сайтнаас мэдээ хайх гэж байгаа бол сайт тодорхойлогчийг түлхүүр үгний ард веб сайтны нэр болон мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хайна. Файлын төрлөөр хайх. Файлын төрлөөр хайхыг хүсвэл хайх зүйлийнхээ түлхүүр үгний ард file type тодорхойлогчийг файлын төрөл гэж бичнэ. Жишээ нь интернет file type тодорхойлогчийг PPT гэж хайвал интернетийн талаарх ихтгэлийн файлууд гарч ирнэ. Бодлогын хариуг олох. Та тэгшлэл болон илэрхийлэл бичээд хайхад Google танд хариуг нь гаргаж өгнө. Сэрүүлэг тавих. Жишээ нь set timer for 10 minutes гэж бичээд хайхад Google танд 10 минутын дараа дуугарах сэрүүлэг эхлүүлж өгнө. Валютын ханш тооцох. Жишээ нь долларын ханш хэд байгааг мэдхийг хүсвэл USD to MNT гэж бичээд хайна. Дээрх маягаар Google хайлтын системээс оновчтой үр дүнтэй хайлт хийх олон түлхүүрүүд байдаг. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.